Baby wash-ыг сонсч байсан. Сүүлийн үед хүмүүс нэрээ хүүхдийнхээ хувцсыг өөрсдийнхөө хувцснаас ялгаад данаа тустай байгаа болсон шүү дээ. Тэгвэл энэ baby wash-ыг зөвхөн нэрээ хүүхдийн хувцс гэлтгүүгээр хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээндээ тохируулаад хүснээрээ бас ашиглах боломжтой юм байна. Тэгэхээр сургууль хийдэг хүмүүс хөлстэй юм гүний бохирдол багтай ойр угаах шаардлагатай хувцснуудаас угаах боломжтой. Заавал бүр ахмад угаалгын машины дүүрэг хийх шаардлага болсон юм. За тэгээд дээрэс нь дотор байранд амьдардаг оюутнууд маань нийтийн угаалгын машиныг хүлээх шаардлагагүйгээр яг юм өөртөө зориулсан жижигхэн авар багтай, дуу хэмжээ, дуу чимээ багтай угаалгын машиныг өөртөөхөө өрөөндөө аваачаад хувцснуудаа угаах боломжтой. Ариун цэвэр талаасаа ч гэсэн маш айтайхан санагдаж байна. За мөн лагер дээр амьдардаг хүмүүс бүрэн автомат угаалгын машин хэрэглэхээр цэвэр борхийн үсэг яах вэ гэж айгүй асуудалтай хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэгээ хагас автомат угаалгын машин болохоор хүснээ наашин цааш нь зөөрөх боломжгүй айгүй хүндэдэг. Тэгвэл энэ baby wash-д яг тэр хэрэгцээнд тохирсон айгүй авсаархан боломж юм байна. Тэгэхээр яг лагерийн хэрэгцээнд болно гэсэн үг. Baby wash нь 149,900-аас 99,900 хямдсан маа мэн. Та бүхэн хямдралын дуусгасан амжаад байгаа. Асая. Дотор уцаас сууж л шүү. Ой, тийм ярьсан шүү дээ. Бүр том бүрсгсэр тийм ярьсан шүү дээ. Гэ за яхаа тагээд тэгж дараа ярив. За жаа би.